уу, намайг Марла гэдэг. Би яг одоо Португал улсын Лисбон хотод ирээд 4 сарын хугацаа өнгөрөөсөн байна. Би энд 6 сарын хугацаатаагаар дадлагын ажил хийх гээд ирсэн. Миний сурдаг сургууль бол Швейцар улсын Хотел Институт Монтрeux гэдэг сургууль байгаа. За тэнд бол би зочид буудал менежментийн бизнес удирдлагаар суралцдаг. Тэгээд яг specialization болохоор finance wealth management гэж авсан. Миний хувьд хамгийн анх ариун ихтэй маань дөнгөж нэгдэж байхад эхний summer hive-ийн college application process-ийн багшаар ажиллаж байсан. Тэгээд миний хувьд бол яг одоо харахаар ийм эхний шат байсан гэх юм уу. Миний хувьд амар тийм том зүйлээс нь тухайн үед яагаад гэхээр дөнгөж сургуулаа төгссөн байсан. Тэгээд яг ийм зуны амралтад болж таарсан. Тэгээд яг зуныхаа амралтаар ажиллах өөрийнхөө ирээдүйд ингээд хэрэгтэй зүйл хийх үү эсвэл зүгээр амраад өнгөрөх үү сургуультаа явтлаа гэж бодож байгаад ажилласан. Бүх юмн дээр юм туслах тийм төшөг тулгууртай байсан. Тийм болохоор одоо ингээд гоё идэг бодохоор би энд одоо яг ямар газар ажиллаж байгаа вэ гэх юм бол Lisbon Marriott Hotel гэдэг Marriott International-ийн нэг буудал гэсэн үг. За Marriott International бол яг дэлхийн номер 1 юм сүлжээ буудлын компани байгаа. Энэ зочид буудал санхүүгийнх нь албанд дадлага ажлыг хийж байгаа. Тэгээд логийн байдлаар бол үнэхээр гоё байгаа. Бүр амар гоё байгаа. Надад үнэхээр таалагдж байгаа. За гэхдээ энд эхний 1 сар маань эхлээд амар хэцүү байсан. Ягаад гэхээр дасан зохицоосоо илүүтэйгээр надад хитрхи их азгүй зүйлс тохиолдсон. Би хамгийн гол нь өөрөө байрлах байраа ингээд олох хэрэгтэйсэн. Тэгээд ингээд нэг юм байр олгоод шууд сургуулаасаа ингээд Швейцараас наашаа ирсэн. Тэгээд дөнгөж ирчээд ингээд яг байранд орсон чинь би энд 3 сарын сүүлд ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд амар яг 7 хоног яг намайг ирсэн 7 хоног тэр чигтээ бороо ороод миний өрөөл ус алдаж орж ирээд тэгээд амар даарснаасаа олгоод ханаа түрээд за тэгээ ер нь бол эхний 7 хоног бүр би ингээд яана юунд түрээд ирвэ гэдэг уйлаад ээжгаа ирсэн. Энэ бол гэхдээ ерөөсөө хэвийн үзэгдэл. Тэгээд угаасаа бороо дуусаад нар гардгаараа гараад тэгээ бүх юм зүгээр болсон. Би өрөөгөө гэтээ солисон л доо. Миний хувьд дадлахын ажил тэнцчээд нэг том айжсэн зүйл маань болохоор би очиод юмыг хийж чадахгүй бол яах вэ? Тэр хүмүүс ингээд надаас юу хүлээж байгаа бол хүлээлт нь ямар байгаа бол гэж хайсан. Гэхдээ юу ч байгаагүй. Ямар ч хүлээлт байгаагүй. Тэр нь амар гоё яагаад гэхээр чи юм сурах гэж ирж байгаа. Тэгээд яг суралцах гэж ирж байгаа болохоор бүх юмыг эхнээс нь зааж өгдөг. Тийм болохоор дадлага ажил хийж байгаа бол битгий агаараа гэж зөвлөе. Яг одоогийн бодлоор би ажил дээр юу хийдэг вэ гэх юм бол accounts receivable буюу орлого хяндаг багт нь байгаа. Accounts payable болохоор зарлага ингээд хяндаг баг баггүй юу? За тэгээд ингээд яг энэ хоёр дээр ингээд cross training буюу ингээд хоёулын дээр нь ажиллаж үзэх тийм дадлага ажил. За би ажил дээр өглөө очичоод хамгийн эхлээд яг өмнөх өдрийнх нь орж ирсэн орлогын баримтуудыг ялгадаг. Бэлэн мөнгөөр хийгдсэн үү, эсвэл картаар хийгдсэн үү, эсвэл компанид болж байгаа юу гэд бүх бичиг баримтуудаа ялгаж тавьдаг. За хоёрт нь болохоор би өдөр болгон currency exchange буюу мөнгөний ханшуудыг ингээд систем руугаа сольж оруулдаг. Яагаад тэр чинь өдөр болгон өөрчлөгдөж яадаг болохоор. Гуравт нь болохоор компаниуд руу аяллаа агентлаг болон онгоцны компаниуд том одоо хамтарсан гэрээтэй компаниуд руугаа нэхэмжлэх бас явуулдаг харж агаад. Тэгээд ер нь бол маш их имэйлүүд бичдэг. Тэгээд ер нь бол өөрчлөлт зөндөө юмнууд бас хийдэг. Гэхдээ яг өдрөөсөө шалтгаалаад өөр байдаг. Одоо яг accounts payable-ийн тайлбарлах юм бол орлогоосоо яг нөгөөх нь зарлагыг хяндаг баг байгаа байхгүй юу? За яг манай компани хувьд гэх юм бол хамгийн их зарлага ингээд гардаг зүйл бол хоол хүнсэн дээр маш их зарлага гарч идэг. Яагаад вэ гэхээр мэдээж тэр их олон зуун ингээд зочдод хоол бэлдэж өгөх нь хамгийн том зарлага. За үзэж байгаа хүмүүс донд манай application process эхлүүлсэн эсвэл эхлүүлэх гээд явж байгаа бол миний хувьас өгөх нэг тип бол амьдрах байгаа орчин тэгээд яг тэр байх газраа маш сайн судлаараа цаг агаар нь ямар юм, хүмүүс нь ямар юм,
ямар одоо өв соёлтой тэр амьдрах хугацаанд яг тэнцээ суралцаад явж байхад маш том бас нөлөө үзүүлдэг шүү. Одоо энэ ирээд яг 4 сарын хугацаа өнгөрөөсөн болохоор амар гоё дасцсан байна. Тэгээд дасаад бүр ингээд яг л амьдраад явж байна. Ганц амар том тулгарсан асуудал гэх юм бол 7 ил нэмсэн. Яа тэр амар гоё хоолтой. Би ерөөсөө хоолн дээр бол нэг ч асуудалтай тулгараагүй. Энд ирснээс хойш орсон бүх газар маань үнэхээр гоё хоолтой. Тэгээд хаяада намайг жоохон Монголыг ингээд санагдуулаад яагаад тэр нэг тийм амар гоё юм хоми яг гэрийн хоол шиг тэгээд амар хамттай хоолнуудтай. Тэгэхээр энэ ирээд ер нь бол хамгийн том асуудал маань маш их ч нэмсэн. Гэтэ одоо буцаад хаснаа. Тэгээд ингээд миний хацар амар томорсон. За өнөөдөр тэгэхээр одоо бүтэн сайн өдөр маргааш өглөө ажилдаа явна. Манай ажил 9:30-аас ороо 6:30-аас тардаг. Гэхдээ маргааш 2 цагаас би ажилласаа гараад имлэг орох хэвээр эмчтэр цаг авсан байгаа. Тийм болохоор миний бодсон зүйл болохоор нэгдэх 2 дууд ингээд бичлэгээ хийж бодсон. Тэгээд 3 дахьд бас хийж болно. Тэгээд харж байгаад ингээд бичлэгнүүдээ оруулнаа. Яг бичлэгээ хийж байгаа хэвцээ ярьж чадахгүй байх. Яагаад тэгэхээр амар чимээтэй байдаг. Тэгэхээр бас ойлгоорой. За тэгээд одоо бичлэгээ гоё үзцгээе. Одоо ингээд унтлаа. Маргааш үлзье. Бабаа. Sama sama. Ja, dort liegt. Das war nicht drin. Das hier bin ich nur am Wachchat. Тэгээд чи шууд тас нарны тас. Sehr явцгаая руугаа. За би одоо хадааныхан дунд орох гээд орон дээр ирсэн байна. Тэгээд амар сайн үйлчлэгтэй гоё имлэг байна. Тэгээд орчвол гараад ирээ.
Obrigado. Hello. Gotta You know what that means? За бид одоо хоош руугаа явж байна. Авсасаа гараад тэгээд хайроо тэгээд хол руугаа явдаг. За миний ажлын цаг дууссан. Тэгээд би одоо манай буудлын энэ хаар ямар гэдгийг танилцуулах гэж байна. За одоо гэртээ орохоос өмнө хүнсний дэлгүүр ороод сонгон аваадахыг оройн аал гэж идэнэ. Тэгээд би одоо гэрийнхэн зургийг хажууд байдаг жижигхэн дэлгүүр рүү орох гэж байна. Оройнхон олон зүгээр өндөртэй хургыг гэж байна. Ингээд миний 3 дахь өдөр эхэлж байна. Та бүгдийн харж байгаачлан ер нь л адилхан өдрүүд маань өнгөрдөг. Өглөөнийхөө кофег уун, ажил дээр очиод ажиллаа хийж агаад тэгээд өглөөний хуралдаа оролцдог. Энэ хурал дээр бүгд шаардлагатай зүйлүүдээ яриад за тэгээд дараа нь snack time, pastel de nata гэдэг Portuguese dessert, дотроо custardтэй. Яг тарт биш шүү. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Баяртай.